Үлэг гөрүл буюу динозавр. Грек хэлний денос буюу аимшигт, саурус буюу гөрүл гэсэн үгнээс гаралтай. Тиймээс бид өнөөдөр динозавр буюу аимшигт гөрвлүүдийн эрен үед очих болно. Өмнөх дугаарт бид Пермийн галавын сүүл үеэр буюу үлэг гөрвлүүдээс өмнө амьдарч байсан амьтдын талаар үзсэн. Тэгвэл Пермийн галавын дараагийн 180 гаруй сая жилийн туршид дэлхийг эзэгнэх амьтдын үеийг дунд төрөмлийн эрен буюу Мезозойк эра гэж нэрлэдэг. Үүнийг дотор нь Триасын галав, Юрийн галав, Цердийн галав гэж гурван ангилдаг. Триасын галавын үед үлэг гөрвлүүд бий болсон бол Юрийн галавын үед үлэг гөрвлүүд хөгжлийн оргил төрж мөн анхны шувууд үүссэн. Харин Цердийн галавт үлэг гөрвлүүд мөксөн байдаг. 250 сая жилийн өмнө Триасын галавын эхэн үе. Их мөхлийн дараа амьдрал дахин сэрэгтэл олон сая жил өнгөрөв. Пермийн галавын их сүрлээс хойш байгаль дэлхий аажмаар эргэн сэргэж ан амьтад дахин хөгжиж эхэлжээ. Аврах том далайгаар хүрээлэгдсэн сүпер аврах төв Пангеа халуун хураа амьсгалтай болсон байлаа. Ихэнх газар өргөн удам цөлөөр хожигдсан байсан тул амьтад гол нууруудыг бараадан амьдардаг байв. 237 сая жилийн өмнө Триасын галавын дунд үед анхны үлэг гөрвлүүд гарч ирсэн. Гэхдээ тэд бидний төсөөлдөг шиг аврах том биетэй байсангүй. Одоогийн Мадагаскар орчмын нутаг дэвсгэрт Конгонофон Кели буюу бяцхан шавж устгагч хэмээх амьтан амьдарч байлаа. Тэд ердөө 10 см өндөртэй. Чулуутсан олдороос нь тэдний толгойн яс, шүдний хэлбэр, бүтцийг нь судалж үзээд шавж идэгчтэн байсан гэж тогтоожээ. Судлаачид тэдний бие нь өдөр бүрхэгдсэн байсан гэж дүгнсэн бөгөөд энэ бяцхан махцнаас гадна хэд хэдэн төрөл зүйлийн амьтад хамтдаа үсэж эхэлжээ. Архозавр. Үлэг гөрвлүүдийн бас нэг анхны төрөл бол архозавр. Тэд 246 сая жилийн өмнө гарч ирсэн байж магадгүй. Захирагч гөрвл гэсэн утгатай нэртэй 3 м орчим урттай энэ мөлхөгч Триасын галавын их үед гарч ирсэн бөгөөд Горгонопсия, Аномодонт зэрэг өмнөх үеийн давамгаалж байсан амьтдын орон зайг эзэлж эхэлжээ. Архозавр бол үлэг гөрвлүүд болон орчин үеийн шуудын эртний өвөг. Хожимо тэд хэд хэдэн зүйл болон салж хөгжсөн бөгөөд одоогийн матарч гэсэн түүнтэй холбоотой гэж үздэг. Тэгвэл түүнээс ч том биетэй мөлхөгч болох крокодиломорф 235 сая жилийн өмнө амьдарч байлаа. Эдгээр хевлэр явагчид том хурц шүдтэй 4-8 м хэмжээтэй тухайн үеийн хамгийн амжигтай махчдын нэг байсан бололтой. Тэд бол матар болон тэдний устж үгүй болсон төрлийн нэг бүлэг юм. Одоогийн матруудаас ялгаатай нь наривтэр биетэй, урт хөлтэй, харьцангуй хурдан хөдөлгөөнтэй байжээ. Гэхдээ тэд хожим Юрийн галавын үед илүү олон дэд бүлгүүдэд хуваагдсан. Зарим нь хуурай газар дасан зогтсон бол зарим нь усны амьдралд дасан зогтжээ. Харин хуурай газрын матрууд 20 орчим сая жилийн өмнө устан үгүй болсон. Триасын галавын ихээр хатуу ширүүн цагууртай байсан болохоор амьтдын хувьд зөвхөн амьд үлдэхийн төлөө тэмцэлдэж байлаа. Иораптор 228-аас 231 сая жилийн өмнө 1 м орчим өндөртэй 10 кг жинтэй, хойд хөл нь урт, хүчрэхэг тул хурдан шалмаг хөдөлгөөнтэй сүргээр анх идэг байжээ. Иорапторууд одоо л жинхнээсээ үлэг гөрвл хэлбэртэй болсон гэж хэлж болно. Мөн тэдэнтэй зэрэгцэн оршиж байсан Херерозавр хэмээх гөрвл 4-6 м урт, 200-аас 350 кг жинтэй байсан. Урд мөчөндөө хурц хумс бүхий 5 хуруутай сарвуутай байсан нь барьсан олзоо тасчин идэхтэн тусалдаг байж. Тэд Иорапторуудыг бодвол илүү сайн хөгжсөн зүйл байсан. Том гавлын ястай, доод эрүүн сайн хөгжсөн бөгөөд илүү олон хурц шүдтэй болжээ. Эдгээр үлэг гөрвлүүд махч амьтад байсан бөгөөд арцаг шүдний ясны хэлбэрээр нь тэднийг хожмын шувууд болон үлэг гөрвлүүд гэж хоёр хувааж үзсэн. Иорапторуудаас шууд үүссэн бол Херерозаврууд мөлхөгчд болон хувьсжээ. Сторикозавр бол өөр нэг үлэг гөрвлийн эртний төрөл. 2 м урттай, том гавлын ястай, 30 орчим кг жинтэй байсан. Урд хойд мөчөндөө 5 хуруу бүхий хурц хумстай сарвуутай. Хоёр хөл дээр явдаг учраас хойд мөчнүүд нь илүү сайн хөгжсөн. Махчин төрлийн амьтад илүү хүчрэхэг ирүү, харьцангуй том гавлын ястай байдаг. Ер нь ихэнх махчин үлэг гөрвлүүд хоёр хөл дээр явдаг болон хувьссан. Учир нь хоёр хөл дээр алхдаг болсноор илүү хурдангүй их, ан олзоо илүү холоос харах давуу талтай байсан. Сонирхолтой нь эдгээр амьтдын хөлийн мөр болон гიშгэлт нь одоогийн шуудын мөртэй бараг адилхан байсныг олж тогтоосон.
Хэдийгээр анхны үлэг гөрүүлүүд харьцангуй жижиг биетэй байсан боловч олноороос үргэлэхээр маш аюултай амьтан болон хувирдаг байсан гэж үздэг. Тэгэхээр тэд бүгдээрээ махчид байсан гэж үү? Ихэнх үедээ тийм байсан байж магадгүй. Учир нь хамгийн анхны үсэн тэжээлт үлэг гөрүүлийн чулуудсан олдвор 225 сая жилийн өмнөх байдаг. Писанозавр 229 сая жилийн өмнө одоогийн Аргентины нутаг дэвсгэрт амьдарч байсан энэ бяцхан мөлхөгч 2-9 кг-тэй 1 метр урттай. Тэдний шүд нь хоорондоо зайгүй, нягт жиг дургасан байдгаас үзвэл өвсөн тэжээлтэн байжээ. Хөнгөн ястай, жижиг биетэй байсан болохоор хурдан шалмах хөдөлгөөнийхөө ачаар араатнуудаас зугтдаг байсан. Плесиозавр урт хүзүүтэй, гурвалжин хэлбэртэй жижиг толгойтой, яст мэлхий шиг өргөн биетэй, 4 хос сэлүүртэй. Эдгээр сэлүүрүүдээ яг л сон шиг зөрүүлэн дэвдэг байсан учраас усан дотор богино зайд огцом эргэлт хийж чаддаг байсан гэж үзсэн. 2.8-аас 3.5 метр урттай, 500 орчим килограмм жинтэй байсан ч цаг хугацааны явцад илүү том биетэй болсон. Дээд доод ирүүндээ 50 орчим хурц шүдтэй бөгөөд жижиг загсаар хооллдог махчин гөрүүл байжээ. Бараг биеийнхээ талтай тэнцхээр урт хүзүүтэй, хүзүүн 76 нугламтай учраас уян налархаа хөдөлгөөн хийж ан амьтныг барихад тохиромжтой байсан. Хожим тэдний богино хүзүүтэй өрнийг төрөл гарч ирсэн байдаг. Тэдний хувьд богино хүзүүтэйч илүү том толгойтой. Ингэснээр илүү том амьтдыг барьж идэх зорилттой болжээ. Тэд өнөөгийн загснууд шиг заламгаагүй учраас усны мандал дээр үе гарч ирэн амьсгалдаг байжээ. Плесиозавруудтай нэгэн үед амьдарч байсан өөр нэгэн усны амьтан бол ихтиозавр. Загсан гөрүүл нэртэй энэ амьтан матар, авраг загас, дельфин зэрэг амьтдын бүх шинжийг өөртөө агуулсан гэмээр хачирхалтай төрхтэй. Тэднийг анх 250 орчим сая жилийн өмнөөс үүссэн гэж үздэг. Ихтиозаврууд авраг том биетэй. Анхандаа гөрүүлтэй илүү төстэй байсан ч олон сая жилийн явцад хөлн сэлүүр болон хувирч загастай илүү төстэй болжээ. Урт нарийнхан хошуутай, маш том нүдтэй байсан учраас далайн гүний харанхуйд сайн хардаг байсан бололтой. Хэд хэдэн төрөл зүйл байснаас зарим нь 60 см урттай байсан бол зарим нь 26 метр хүрдэг байж. Хэдийгээр ийм том хэмжээтэй байсан ч 35 км/цаг хурдлах чадвартай байсан. Энэ амьтан бол төвхөндөх хамгийн амжилттай амьдарсан төрөл зүйлийн нэг бөгөөд 160 сая жилийн туршид оршин тогтнож байлаа. Триасын галвын мөлхөгчдийн төрөл зүйлүүд нэмэгдсээр байсан ч бүх зүйлийг шинээр эхлүүлэх хэрэгтэй болов. Ахиад л галуу юулах нь тэр. Триасын галвын зүйлэр буюу 201 сая жилийн өмнө бүх амьтдын зүйлийн 70% нь устан үгүй болов. Энэ мөхлийг юунаас болж үүссэнийг бүрэн тогтоогоогүй ч гэсэн уур амьсгалын өөрчлөлт, галт уулын идэвхжил зэргээс шалтгаалсан гэж үздэг. Магадгүй Юрийн галвын ихэнх үеэр аврах том супер төв Пангеа ажимаар задарч эхэлсэн нь их газрын хавтангуудыг идэвхжүүлж галт уулнууд олноороос ирсэнтэй холбоотой байж магадгүй. Дараах хэдэн сая жилийн туршид дэлхийг намгүн байдал ноёрхсон. Гэхдээ амьдрал үргэлж өөрийн замаа олдог. Далай тэнгисүүд шинээр үсэж, цаг агаарч чиглэг зөөлөн болж эхлэв. Илсэн цөлүүд ногоон өнгөөр хожигдож, шилмүс дойгоор бүрхэгдэж эхэлжээ. Үнтэй зэрэгцэн агаардах хүчил төрөгчийн хэмжээч нэмэгдсэн. Далай тэнгисийн амьдрал эргэн сэргэж эхэлв. Чухам яг энэ үеэс л үлэг гөрүүлүүдийн жинхэнэ үе эхэлсэн гэж хэлж болно. Цаг агаар тааламжтай болсон учраас амьтдын хэмжээч томорж эхлэв. Өвсөн тэжээлт үлэг гөрүүл Брахиозавр 150 орчим сая жилийн өмнө амьдарч байсан энэ амьтан 22 метр урт, 30-аас 47 тонн жинтэй, толгой хүртлээр 16 метр өндөр учраас модны навч шилмөөсийг идэхэд амархан байжээ. Хэдийгээр тэд нүсэр том биетэй ч гэсэн 50 дүлгэн амьтад байсан. Тэдэнтэй зэрэгцэн оршиж байсан өөр нэг аварга өвсөн тэжээлтэн бол Диплодокус 24-өөс 26 метр урт, 25-аас 35 тонн жинтэй эдгээр амьтад өндөг гаргадаг байсан гэхээр итгэмээргүй санагдана. Урт хүзүүгээрээ өндөрт байгаа хоол тэжээлдээ хүрдэг бол урт сүүлээрээ биеийнхээ тогтвортой байдлыг хадгалдаг байлаа. Өвсөн тэжээлтнүүд том биеэрээ өөрийгөө хамгаалдаг бол араатнууд хурд хүч, хурд соёогоор хоолоо олж иддэг байлаа. Тэгвэл үлэг гөрүүлүүд ийм том биетэй болж ирснийг дагаад махчин амьтдын ч гэсэн хэмжээ томорчээ. Аллозавр 7-12 метр урттай, 2 тонн гаруй жинтэй, дээд доод ирүүндээ
7-10 см урт 16 хос шүдтэй байсан. Олонх махчин амьтдын адилаар тэдний нүд нь гавлын ясныхаа урд хэсэгт байрлах учир ан амьтдын хөдөлгөөн болон хоорондын зайг нарийн тооцоолдог байсан. Зарим эрдэмтэд тэднийг ганцаараа биш бүлгээрээ ан хийдэг байсан бөгөөд одоогийн арслангууд шиг ээлжлэн хөөх замаар ангаа ядрааж барьдаг байсан байж магадгүй гэжээ. Гэхдээ тэд тийм ч удаан амьтан байгаагүй. 34 км/цаг хурдангүйх чадвартай байсан. Энэ аимшигтай махчин брахиозавр, стегозавр болон диплодокусуудыг агнадаг байсан бололтой. Стегозавр 155 сая жилийн өмнө амьдарч байсан 8 метр урттай 5 тонн жинтэй өвсөн тэжээлтэн. Тэд хоёрт түлэг гөрвлийн төрөл бөгөөд нуруунд дээрээ гурвалжин хэлбэртэй босоо яснуудтай. Зарим судлаачид эдгээр яснууд нь биеийн дулааныг хадгалахад зориулагдсан гэж үзсэн. Өгтөр нуруутай, урд мөч нь богино, хойд мөч нь урт. Сүүлний үзүүрт гадагш чиглэсэн хид хідэн хурц үзүүртэй жадмит ястай. Үүгээрээ араатай амтнаас бие хамгаалдаг байсан. Богино хүзүүтэй, жижиг толгойтой учраас намдаар ургадаг бут сөөгийг иддэг байсан бололтой. Энэ үеэр дэлхий дээр анхны цэцэгт ургамал бий болсон байдаг. Трицератопс бидний сайн мэдэх төрөл. 83 сая жилийн өмнө амьдарч байсан хоёрт түлэг гөрвлийн төрөл бөгөөд 8-9 метр урттай, 10-12 тонн жинтэй, маш зузаан арьс буюу хайрсаар бүрхэгдсэн. Нүдний дээд талд 1 метрийн урттай 2 ивэр, хамрын дээд талд 1 богино ивэртэй байсан. Хүзүү хэсэгт маш бат бөх хоёуг бүхий ястай. Өвсөн тэжээлтэн амьтан байсан тул өөрийгөө хамгаалах үүднээс ийм хоёгтай болсон ажээ. Ялангуяа тэд тираннозавр зэрэг авраг махчдын хоол болох нь их байсан. Сүргээрээ бэлчиж идээжлэх бөгөөд аюул тулгарсан үед үр зулцгнуудаа голдоо хийн тойрог болон зогсож араатнаас хамгаалдаг байсан. Тэдний зөвхөн толгоон л гэхэд 2 метр орчим урт байсан болохоор авраг махчид хүртэл түүнд мөргүүлэхээс айдаг байсан биз. Ер нь тухайн үеийн үлэг гөрвлүүдийн 40% нь махчин төрлийнх байсан гэж үздэг. Тиймээс авраг махчин гөрвлүүд маш олон төрөл зүйл байсан. Тэдний нэг бол бидний хамгийн сайн мэдэх авраг махчин Тираннозавр рекс. 83 сая жилийн өмнө буюу Цэрдийн галвын сүүл үеийн хамгийн аюултай махчин. Одоогийн Хойд Америкийн нутаг дэвсгэрт амьдарч байсан энэ амьтан 12 метрийн урттай, 4 метр өндөр, 5-8 тонн жинтэй, 30 орчим жил насалдаг байжээ. Хүчрхэг хөлтэй байсан учраас 70 км/цаг хүртэл хурдлах чадвартай байсан гэж үздэг. Энэ бол ийм том биетэй амьтны хувьд итгэмээргүй их хурд юм. Харин урд мөчнүүдийг нь хувьслын явцад хэрэггүй болсон гэж ярьдагч үнэндээ тийм биш байжээ. Агнсан амьтнаа тасчиж идэхэд ашиглахаас гадна дангаараа 200 кг-ыг өргөх чадвартай байсан гэж тооцоолсон. Түүний хамгийн том зэвсэг нь аимшигтай араа шүд бүхий толгой. 1.5 м урттай толгойтой, 15-30 см шүдтэй байсан нь түүнийг ямар аюултай махчин байсныг харуулдаг. Зөвхөн нэг хазалтаар 225 кг махыг тасчин хаях чадвартай байжээ. Тэднийг бийдан ан хийхээс гадна сүргэлж ан хийдэг байсан. Бусад махчин үлэг гөрвлүүдээс илүү том тархитай байсан нь түүнийг нэлээдгүй ухаантай амьтан байсан гэж үздэг. Тираннозаврыг хамгийн алдартай болгосон олдвор 2006 онд Монтана уулнаас олджээ. T-Rex болон хоёрт үлэг гөрвөл Трицератопс хоёрын аргаас олджээ. Судлаачид тэдний ясыг судалж үзээд тэд хоорондоо тулалдж байгаад өгсөн байж магадгүй гэж дүгнсэн. Тэмч байж магадгүй, өгөж байж магадгүй. Ямар тач үнэхээр нэгэн цаг үед нэгнийг агнаж явсан эдгээр амьтдын үлдэгдэл дэлхийд алдаршсан байдаг. Сонирхолтой нь Монголын говьоос олдсон Тарбозавр батаар нь 10 метр урттай, 3 метр өндөр, 4-5 тонн жинтэй байсан. Тарбозавр батаарыг Тираннозаврын хамгийн оройн төрөл гэж үздэг. Үүнээс гадна Монголын нэмэгт уулнаас 70 сая жилийн настай нэмэгтозавр хэмээх 13 метр урттай, өвсөн тэжээлтний чулуудсан үлдэгдэл олдсон байдаг. Энэ авраг биетэй амьтны гол дайсан нь Тарбозавр батаар байснаас харцаагүй. Цэрдийн галвын үеийн авраг махчид үүгээр дуусахгүй. Одоогийн Америкийн өмнөд хэсгээс олдсон Гигантозавр хэмээх махчин үлэг гөрвөл 12-13 метр урт, 8-14 тонн жинтэй, 50 км/цаг хурдлах чадвартай төгс гэмээр махчин байжээ. Түүнтэй ойролцох хэмжээтэй Спинозавр гэдэг төрөл 14 метр урт, 7 тонн жинтэй байсан. Тэд хуурай газар төдийгүй, усанд ч сайн сэлдэг байсан. Хэрв чи үзсэн бол Jurassic Park 3 кинон дээр энэхүү аимшигт гөрвөл гардаг билээ.
Эдгээр аварга махчид түүхэнд хурай газрын хамгийн том амьтныг агнадаг байсан. Энэ бол Аргентинозавр. 90-100 сая жилийн өмнө амьдарч байсан 35-40 метр урт, 80-100 тонн жинтэй өвсөнд тэжээлтэн. Нилээдгүй удаан хөдөлгөөнтэй амьтан учраас цагт 7 км-ээс илүү хурдлах чадваргүй. Удаан хөдөлгөөнтэй учраас насбыг үүсгэхээс өмнө араатны хоол болох нь их байжээ. Гэхдээ махчин араатан дайраад ирэхэд аврах том бие, хүчрхэг хөл, эсвэл сүүлээрээ үхлийн аюултай цохилт хийдэг байсан. Аимшигт махчин тираннозавр хүртэл нас биед хүрсэн Аргентинозаврт ойртож сүрхэлдэггүй байлаа. Энэ аварга биетэн биешигээ урт насалдаг байсан бөгөөд 100 орчим насалдаг байсан гэж үзсэн. Тэгвэл түүхэнд хамгийн өндөр үлэг гөрүүл бол Сауропосейдон. Түүний өндөр нь 18 метр, 40-60 тонн жинтэй. Зөвхөн хүзүүн л гэхэд 12 метр байсан болохоор өндөр модтой оройгоос идэж тэжээлээ олж авахд хялбар байжээ. Харин хамгийн жижиг үлэг гөрүүл бол Окулудын тавис. Түүний толгой нь ердөөл 1.4 см. Харамсалтай нь түүний их бие нь олдоогүй болохоор толгой хэмжээнээс нь тооцоолж үзвэл 5 см-ээс томгүй амьтан байсан болов та. Дээр дурдсан махчин амьтдаас гадна жинхэнэ төрөлхийн анчид бас байсан. Мегараптор. 93 сая жилийн өмнө амьдарч байсан энэ амьтад 8 метр урт, 1 тонн орчим жинтэй. Гэсэн хэдий ч тэд маш хурдан шалгамгай хөдөлгөөнтэй бөгөөд хойд хөлдөө 35 см урттай хурц хумстай. Олз руугаа дайрах үедээ үүнийг ашигладаг байжээ. Маш хүчрхэг эрүү болон хурц шүдтэй байсан учраас эсрэг амьтандаа ноцтой хохирол учруулж чаддаг байв. Хамгийн гол нь тэд бусад төрлүүдэд бодвол сүргээр хамтарч анх хийхдээ гарамгай байсан учраас тухайн үеийнхээ хамгийн аюултай махчинд тооцогддог байлаа. Тэгвэл түүний арай жижиг хувилбар нь Велоцираптор, Jurassic Park кинон дээр гардаг махчин. Гэхдээ үнэндээ тэд кинон дээр гардаг шиг том хэмжээтэй байгаагүй бөгөөд юурын галавт биш, харин цэрдийн галавт амьдарч байжээ. 1.5-аас 2 метр урттай, 15-аас 20 кг л жинтэй. Хурдан дээрэмчин хэмээх нэртэй энэ амьтан одоогийн Төв Азийн нутгаар амьдарч байсан. Хэдий жижигхэн биетэйч Мегарапторын адилаар төрөлхийн анчид байсан гэдэг. Үнэндээ тэд үлэг гөрөлгийнхээс илүү үсээр хожигдсан ууртай дахиа шиг л харагддаг байсан. 1960-ад оны сүүлээр Пош Монголын хамтарсан хайгуулын экспедиц Монголын говьоос нэгэн гайхалтай олдврыг олсон байдаг. 70 орчим сая жилийн өмнө Велоцираптор болон Протоцератопс хэмээх хоёрт өвсөн тэжээлтэнтэй тулалдаж байгаад зууралдаж өгсөн олдврыг олжээ. Махчин үлэг гөрүүл түүний зүүн хөлийг зууж гидсэнд нь хурц хумсаа шигтгсэн. Харин Протоцератопс түүний баруун сарвууг амандаа зуусан байдалтай олдсон байдаг. Энэ бол маш сонирхолтой ховор олдвор юм. Ер нь Велоцирапторын анхны олдврууд 1923 онд анх Монголоос олдсон байдаг. Пахисифалозавр 72 сая жилийн өмнө амьдарч байсан. 4.5 метр урт, 350-аас 450 кг жинтэй, 1 метр гаруй өндөртэй. Түүнийг алдартай болгосон гол зүйл нь 22 см зузаан духны яс. Маш бат бөх ястай учраас нутаг дэвсгэрээ хамгаалах, эсвэл араатны дайралтаас хамгаалах зорилгоор толгоогоороо хүчтэй мөрөгдөг байсан гэж үзсэн. Хэдийгээр өвсөн тэжээлтэн байсан ч хэрэг гарсан үед төрөмгийн догшин зан гаргаж чаддаг байжээ. Анкилозавр. Бид түүнийг өмнө нь олон кинон дээрээс харсан. 6 метр урт, 1.7 метр өндөр, 5-аас 8 тонн хүртэл жинтэй өвсөн тэжээлтэн. Толгой, нуруу, сүүл хэсэг нь хатуу хуйг бүхий ястай. Харин сүүлнийхээ үзүүр хэсэгт мун хэлбэрийн хүнд том цул ястай. Үүгээрээ цохих маягаар араатнаас хамгаалдаг. Тираннозавр зэрэг аварга махчин амьтдын үед амьдарч байсан учраас ингэж биеэ хамгаалдаг байжээ. Тэд бол аварга хуйгт гөрвлүүдийн сүүлийн төрөл байсан юм. Энд бид нугсан хошуудыг дуртахгүй өнгөрч болохгүй. Хадрозавр 80 сая жилийн өмнө амьдарч байсан 7-8 метр урт, 4 тонн орчим жинтэй, 3 метр өндөртэй. Хошуу хэсэг нь нугсныхтай төстэй хэлбэртэй учраас нугсан хошууд гэж нэрлэдэг. Урд мөч нь харьцангуй богино байсан учраас урагш тонгойж намхан өвс ургамлыг иддэг байсан. Тэд номхон дэлгүүн зантай байсан ч аюул тулгарсан үед 45 км цаг хурдтай гүйж чаддаг байжээ. Археоптерикс. Тэднийг шувуудын өв эцэг гэж нэрлэдэг. 150 сая жилийн өмнө одоогийн Германы нутаг дэвсгэрт амьдарч байсан. Тэд бол Юрийн галвын сүүл үеэр тэнгэрт хөрсөн анхны амьтан байж магадгүй.
Үлэг гүрүү шиг хойд хоёр хөл дээрээ явах бөгөөд урд мөчн дээр нь өд ургаж далавч болон хувирсан байна. Археоптериксууд одоогийн шувуу гэхээсээ илүү үлэг гүрэлтэй төстэй харагдана. Хэмжээний хувьд 50 см орчим өндөртэй, хурц сарвуу, ясархаг сүлтэй байжээ. Тухайн үеийг авраг том үлэг гүрэлүүд давмгаалж байсан учраас тэд жижиг шавж цог зэргээр хооллдог байсан. Энэ үлэг гүрэлүүд өдтэй байснаас үзвэл бүлгийн цустай амьтан байсан бололтой. Тэд бол үлэг гүрэлүүд болон шувуудын дундах маш чухал холбоос юм. Птеранодон анхны нисдэг гүрэлүүд гарч ирснээс хойш 50 гаруй сая жилийн дараа далавчаад илгэхэд 7 м, биеийн урт нь 2.6 м, 40-60 кг орчим жиинтэй. Тэрээр маш урт хошуутай байсан учраас барьсан амьтнаа зажлах боломжгүй байсан. Тиймээс тэдэнд шүд байсангүй. Харьцангуй жижиг биетэй амьтныг барьж залгих замаар хоололдог байжээ. Тэдний гол хүнс нь загас байсан бололтой. Птеранодонуудын төрөл зүйлийн чулуудсан олдуур харьцангуй элбэг олддгоос үзвэл тухайн үеийн тэнгэрийг эзэмшиж байсан бололтой. Тэгвэл бүх цаг үеийн туршид тэнгэрт ниссэн хамгийн том нисдэг гүрвэл бол Hacegopteryx. 70 сая жилийн өмнө амьдарч байсан энэ үлэг гүрвэл далавчаад илгэсэн үедээ 12 м, өндөр нь 5 м гаруй, зөвхөн толгоон л гэхэд 1.6 м. Биеийнх нь харьцааг тооцож үзэхэд 200-аас 250 кг жинтэй байсан бололтой. Ийм аврах том нисдэг гүрвэл байсан гэхээр үнэхээр санаанд оромгүй. Тэд үлэг гүрвлүүдийн ирнийг дуусан дуустал тэнгэрийг эзэгнэж байжээ. Шинжлэх ухаанд 1000 гаруй зүйлийн үлэг гүрвлийн төрөл зүйлийг бүртгэсэн байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн чулуудсан олдураар баталгаажсан тоо. Тиймээс бидний мэдэхгүй хэдэн зуун, хэдэн мянган төрөл байсан байж магадгүй. Үлэг гүрвлүүдийг хатуу хайрцаг арьстай байсан гэж төсөөлдөг байсан ч сүүлийн үеийн судалгаагаар зарим төрөл нь үсрэхэг тэр дундаа бүр өдтэй байсан гэж үзэх болсон. Ялангуяа аварган махчин тираннозавр үстэй байсан байж ч магадгүй. Түүнээс гадна өнөөгийн хэвлэлээр явагчид хүйтэн цустай байдаг хэдий ч зарим төрлийн үлэг гүрвлүүд хурдан шалгамгай хөдөлгөөнтэй, бас туйл орчмын сэрүүн бүсэд амьдардаг төрөл зүйлүүд үстэй байсан учраас бүлгийн цустай байсан байж магадгүй гэж үздэг. Хүмүүс үлэг гүрвлүүдийг ихэнхдээ аврах том хэмжээтэйгээр төсөөлдөгч үнэндээ ихэнх үлэг гүрвлүүд жижиг хэмжээтэй байсан. Бид үлэг гүрвлүүдийг хизээч амьдаар нь харж байгаагүй учраас тэднийг ямар өнгөтэй байсан, ямар дуу аваа гаргадаг байсан талаар зөвхөн таамаглахаас өөр аргагүй. Ямар тач тэд энэ дэлхий дээр 180 гаруй сая жил оршин тогтносон. Одоо ч үр удам нь оршсоор байгаа гэхээр тэдний үе маш амжилттай болсон гэж үзэж болно. Хэрв дэлхий дээр аврах солир унаагүй бол, хэрв цаг уурын өөрчлөлтүүдийг тэд даваад гарсан бол өнөөгийн дэлхийн ертөнц ямар байх байсан бол? Үлэг гүрвлүүд хөгжлийн шин шатанд гарч бидэнтэй зэрэгцэн амьдрах байсан болов уу? Аль эсвэл биднийг захирч чадах хүчрхэг хөгжилд хүрэх байсан уу? Дараагийн дугаард үлэг гүрвлүүдийн сүүлчийн өдрүүд